Мэдгүй хүн болгон надаас бусдын л сая өвөл гадаадд очиж амьдралаа шүү дээ. Надаас бусдын л өвөл уул усны бараа харлаа. Би л энэ Монголдоо ингээд те Монголоос ахаад үлдлээ. Амьдрал өстэй амар шудрах бус юм аа. Яг үүндээ одоогийн нийгэмд нэг би тийм юмар дутагдаад байгаа юм шиг, надад тийм мэдрэмж төрээд байгаа юм шиг, аль эсвэл зүгээр л байгаа юмдаа сэтгэл хангалуун биш. Хүн болгоныг те ийм юмтай, хүн болгон машинтай, байртай, гоё, боловсралтай харагдаад, эсэмшлэг баян тансаг амьдраад, энэ хүмүүс юу нь яаж ч амьдраад байгаа юм гэж бодмоор жил ганцаараа гунж гутраад, ядраад, зовж олсон мөнгө чи эцэст нь юм болохгүй, тэгээд аз жаргалтайж байж чадахгүй оршоод байгаа юм шиг санагдаж байна уу? Тэгвэл яг үнэндээ эн чинь өөрөө өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулснаас болж мэдрэгдэж байгаа аз жаргалгүй байдлын мэдрэмж. Харьцуулалт гэж яг юу юм бэ? Одоо жишээлбэл тэгдэж штэ. Яа, тэр бүр тийм юмтай алдсан мэлээ. Тэр бүр тэгээ гадагшаа явцсан маамда. Тэгсэн чи яг үнэндээ ямар мөнгөөр явснаа ч мэддэхгүй заяа. Айгүй бол ардаа нэг те нэг баян үнтэй ах. Яг ингэж бодогдож байна уу? Энэ бүх мэдрэмж яг юунаас олж гарч байгаа? Та өөрөө өөрийгөө хэн нэгэн хүнтэй харьцуулснаас болж үүсэж байгаа. Яагаад харьцуулалтын мэдрэмж үүсдэг? Яагаад вэ гэх юм бол надад ийм зүйл дутагдаад байна шүү. Миний дутагдаад байгаа зүйл энэ хүнд бай шүү гэдгийг харсан байгаа үед өөрийгөө харьцуулдаг. Тэгэхээр яг хүн өөртөө байгаа зүйлээ харахаас илүү байхгүй зүйлээ нөгөө хүнээс ирж хаагаад байдаг. Тэрнээс болоод өөрийгөө сэтгэл готролд аваачдаг. Сэтгэл готрол нь аз жаргалгүй мэдрэмжийг бий болгодог. Аз жаргалгүй мэдрэмжийн зөрүүлээд тэр хүнд юу өгж байгаа вэ гэхээр дахиад нөгөө нэг азгүйтэл бүтлгүйтэлтэй амьдралыг өгж байгаа. Тэгвэл хэрхэн яаж өөрийгөө харьцуулахаа болох юм? Хамгийн түрүүнд хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол чамд байхгүй зүйл тэр хүнд байгаад байвал чиний хийхийг хүсэжсэн зүйл магадгүй чиний ирээдүйд те би ийм гой машинтай болох юмсан гэж боддог байсан тэр машин тэр хүнд байгаа л магадгүй чи ирээдүйд ийм гой сургууль сурах юмсан гэж боддог сургуулийг тэр хүн төгссөн байгаа л тэр хүнийг энэ нэг ардаад хийм хүнтэй биз энэ хүн арын хаалгагдсан гэж буруугаар бодож ардуур урдуур нь сөрөг зүйл ярьж муулж явахаасаа илүүтэй тэр хүнийг энэ хүн мундаг хүн байх шүү. Энэ хүн чадсан юм чи яагаад би чадахгүй гэж өөртөө мотивац буюу өөрөө өөрийгөө би чадна шүү гэдэг урам зоригоор дүүргэх харах өнцг нь амар чухал. Одоо жишээлбэл тэгдэж штэ. Яа энэ залуу яаж бүр ийм амжилтанд хүрчвэ? Надтай л адилхан нэг сургуулийг төгссөн. Гэтэл одоо байгаа байр суурь нь тэ ихнэр нь ч гэсэн айгүй мундаг гэж байгаа. Мэдгүй. Одоо хүний хувь тавилан ч өөр юм да. Гэ ардуур нь муулж ярихаасаа илүү хэрвээ чи муулж ярих юм бол чи өөртөө байгаа энерги тэр хүнд зарцуулна. Эргээ буцаад чиний өөртөө ч байгаа энерги чамаас алга болоо явчихгод чи тийм хагас дутуу энерги ажилчин ч бүтэхгүй байгаа юм шиг санагдаж эхэлнэ. Энэ залуу өстэй айгүй мундаг юм а. Энэ эмэгтэй өстэй мундаг юм а. Надтай адилхан нэг сургууль төгссөн мэжээж одоо яг ийм зүйл хийгээ явж байгаа юм да. Энэ хүн яг ямар арга замаар энд хүрсэн юм бол үнэхээр хичээл зүтгэл гаргасан байх шүү. Би энэ хүнтэй магадгүй ярилцаад энэ хүнийг юу туулсан талаар нь сонсоод өөртөө боломж байгааг харах хэрэгтэй байх. Тэгэхээр чи тэр нөхцөл байдлыг эргээр хараад эхлэх юм бол зөрүүлээд чиний энерги чин чамд туслах байгаа хүнийг, чамайг ойлгохыг хүсэж байгаа хүнийг, чамайг амжилтанд хүргэмээр байгаа хүнийг, чамд тэр амжилтыг тэр бүх зүйлийг чи ингэж татаж эхэлж байгаа байхгүй. Хоёрт нь юун дээр төвлөрн яг тэр чин томорно. Өөрөөр хэлэх юм бол чи өөр дээрээ төвлөрөхөөс илүү нөгөө хүн дээрээ төвлөрөөд өрсөлдөгчийн сэтгэхүйтэй байгаад ах юм бол яг юун дээр чи өрсөлдөд байна? Өрсөлдөд байгаа зүйл чинь л чамайг стресст оруулаад байна гэсэн. Тэгвэл би тэр яг яаж онц авсан юм бол тэр яг тэрэн дээрээ онц авсан байх ухаантай байж чадах уу? Тэр магадгүй хуулсан байх л та. Аль эсвэл зүгээр л хин нэгэн түнд тусалсан байх. Эсвэл баг шалгалтын мэдрэлийг буруутсан болов? Яг юу болсон юм бол би тэр хүний яаж онц авсан дээр төвлөрөөд эхлэх юм бол би өөрийнхөө дүнг улам муу болгоно. Яагаад гэх юм бол би тэр хүнд төвлөрч цаг зарцуулснаас илүү би яагаад си авчв? Би яаж сигээ бий болгох вэ? Дараа нь би яаж бигээ A болгох вэ гэж бодох юм бол миний дүн илүү сайжирна үстэй. Яг тэрнтэй адилхан яаж энэ хүн ийм амжилтанд хүрчв? Яаж энэ хүн ийм юм яриад байна? Энэ хүн хаанаас юуг ойлгосон юм бол яаж мөнгөтэй болчихв? Яаж баян болчихв? Яаж ухаантай болчихв? Яаж юм болчихв гэж бодхоос илүүтэй би яаж ийм болох вэ? Би яаж илүү мундаг болох вэ? Би яаж өөрийгөө хөгжүүлэх вэ? Би яаж өөрийнхөө дараагийн хувилбарыг бүтээх вэ гэдэг дээр
үзэл бодол харах өнцөг фокусаа төвлөрүүлээд эхлэх юм бол чиний амьдрал чинь илүү хурдтайгаар дэвшлэнэ гэсэн үг. Гуравт нь байхгүй зүйлээ биш байгаа зүйлээ тордох хэрэгтэй. Яг хүн өөрөө өөрийнхөө байгаа зүйлийг тордоод эхлэх юм бол хүн байхгүй зүйлээ анзаархаа болж эхэлт юм байлээ. Одоо жишээлбэл надад давхраа байхгүй шүү дээ. Би ямарваа нэгэн гоо сайхны хэмжүүрээр бодох юм бол ингээд би давхраагүй байгаа учраас гэж би жоохон бахта боддог гэсэн байхгүй юу. Тэгтэл одоо би давхраагүй байсан ч гэсэн зүгээр эн чинь миний өөрийн гэсэн лого Apple хизээч Samsung болохыг хүсдэггүйтэй адилхан яг энэ миний өөрийн гэсэн имиж, яг миний төрлөх царай байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол одоо би яг зүгээр гэдэг нөхцөл байдалд хүлээж авдаг болсон. Яагаад гэхээр би өөртөө байгаа юмаа тордож эхэлсэн учраас яагаад гэх юм бол би таргалахгүй тулд хичээх хэрэгтэй шүү. Би ядаж биеэ гоё авчаавь. Би ядаж биеийн пропорцтой байгаа юм чинь пропорцоо хадгалъя гэдэг нөхцөл байдал руу шилжсэн. Тэгэхээр хэрвээ чи үнэхээр өөрчлөхийг хүсээд өөрчлөгдөж чадахгүй зүйл гэж байна шүү дээ. Давхраатай болохыг хүсээд нэг өглөөс ирэхэд би давхраатай болохгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан. Өөрчлөгдөхийг хүсээд өөрчилж чадахгүй зүйл байгаад байгаа бол тэргээ зүгээр л тэр чигт нь хүлээж ав. Харин тэрний оронд өөрчлөгдөх боломжтой, тордох боломжтой цаанаас чамд өгөгдсөн тэр зүйл юу вэ? Тэрийгээ олж тордох хэрэгтэй. Хэрвээ чи мэдлэггүй бол мэдлэгтэй болж болно тийм үү? Харин чи хэрвээ намхан бол хизээч өндөр болж чадахгүй шүү дээ. Хэрвээ чи намхандаа дурггүй байгаа бол зүгээр л гоё биеийн пропорцийг хадгалаад үз. Гэх мэтчлэн тордох боломжтой зүйлийг тордох боломжгүй зүйлийг байгаар нь хүлээж авах нь маш чухал. Сошиал медиаг хязгаарлах хэрэгтэй. Одоо жишээлх юм бол ингээл сошиал медиа дээр байгаа хүмүүс бүгдээрээ баян юм шиг, бүгдээрээ амжилттай юм шиг, бүгдээрээ мундаг юм шиг, бүгдээрээ боловсралтай, бүгдээрээ гадаадад тэсмэрлүү бүгдээрээ л мөнгө үрж амьдраад байна шүү дээ. Ялангуяа Instagram-ын хүмүүс. Тэгэл чи тэрийг харах болгонда яа энэ хүмүүс амар гоё амьдраад боломжтой, мөнгөтэй, хөөрхөн, царайлаг, баян тэгээд ийм амьдраад байхад би энд гэртээ тэ өөрийгөө харж готраад ийм бүтлгүй амьдралтай би яг энд юугаа хийгээд байгаа юм бэ гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгтэл чи тэр хүмүүсийн амьдралын цаа талд яг юу болж байгааг мэдгүй. Тэр хүмүүс хэр стресстэй юуг даун тулж байгааг мэдгүй. Тэр хүмүүс яг яагаад ийм сонголтонд хүрснийг мэдгүй. Ардуураа ямар зовлон юу хийж явж байгааг мэдгүй штэ. Одоо жишээлх юм бол миний хувьд ч гэсэн би заавал нэг Kylie Jenner-ийн зургийг хараад вау энэ хүн үнэхээр туранхай амар гоё биштэй хөөх юм аа гэл би бодоод хамл би өөрийгөө л стресстүүлж байгаа байхгүй. Би хизээч тийм Европ дүр төрхтэй би зээж тийм 1.80 м өндөртэй би тийм болохгүй шүү дээ. Яг л тэрнтэй адилхан. Чамайг стресстүүлж байгаа зүйлээ зүгээр л бити даг. Чи заавал тэр хүмүүс шиг байх албагүй тэр хүмүүс гэхдээ яг үндэ ард нь юу толж байгааг чи хизээж мэдэхгүй. Тэгэхээр яг хамгийн гол дүгнэлт нь хизээж бити өөрийгөө хин нэгэн хүнтэй харьцуул. Хэрвээ чи харьцуулахыг хүсэж байгаа бол өөрийнхөө өчигдөртэй харьцуулах хэрэгтэй. Яагаад вэ гэвэл хин нэгэн хүнтэй харьцуулаад эхлэнгүүд чиний өөрт чинь байгаа 100% энерги байлаа гэж бодоход чи 100% энергийнхаа 50%-ыг нөгөө хүнд зориулж байгаа хгүй зүгээр мэ гэх ингээ бэлгэлж байгаа гэсэн. Чи яг 50% энергитэй чи юу хийж чадах юм бэ? За ингээд миний бичлэгийг хүлээж авсан баярлалаа. Тэгээ дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Бүгдэндээ love you guys.